За би нар шингэх зүг рүү юу баруун урагшаана явж байна. Өчигдөр зүүн тийшээ явж исэн болол өгцөм чиглэлээ өрсөлдөжээ. За өнөөдөр нэг гүрийгээд маргааш нэг сайн гүрийчих юм бол за тэгээд зорсон газар очлоо да. Удаан ч гэсэн ингээл явж л байдаг бах та. Ахгүй дуугаа хаглаа хичээл. Хаанаас юу орчоо? Хаана яаж харарсан байна? 1 2 Миний энэ дугуйнд хардаа хэдэн нөхөөс вэ гэж 1 нөхөөс, 2 нөхөөс, 3 нөхөөс, 4 нөхөөс, 5 нөхөөс, 6 нөхөөс, 7 нөхөөс. Яг одоогийн байдлаар 7 нөхөөс байна. 7 нөхөөс нь яг энэ аяллаа туршид хагарсан нөхөөс зөвхөн нэг дугуйных. Нөгөөх нь бүр их байгаа. Олчлоо. Олцсон газараа хөрхөөн жижигхэн тэмдэг тавьчихдээ. Тэгээд дараа нь явах вэ гэхлээрээ за зүлгүүртнэ. За зүлгүүр дууссныхаа дараа түрхлэгээ түрхнэ. Их зузаад өгөх шаардлага байхгүй. За тэгээд ерөнхийдөө хийгийн нэг жоохон гаргачих болно дөө. Би ингэж л нөхчтэй. Үхийг нь гаргах. За наасныхаа дараагаар хавтгай юм дээр тавьж байгаа л уулын сайн бэхжүүлвэл зүгээр дарж өгөх хэрэгтэй. Би юугаар дардаг вэ гэхээр энэ нөгөө тоором цаана. Юу ноцоосныхоо хойтлаараа сайн дараад өгчих. Олгоогоо нөхчих штэ. Тэгээд дараа нь энэ дотрын сайн шалгах хэрэгтэй. Энэ дотор нь хэрвээ юм үлдсэн байвал нөгөө хагалсан зүйл нь үлдсэн байвал дахиад тэрэнгүүрээ хагарна гэсэн үг. Тиймийн тулд гараараа хуруугаараа ингэж хийж байгаа сайн тэмтрээд үзчих хэрэгтэй. Дараа нь яах вэ гэхээр тэмтэрч үзсэн чинь дараа хэрвээ байхгүй болвол дотор нь байгаа хогийг сайхан бүгдийг гаргаж хаяад тэгээд дууч ерөнхийдөө нөхөгч чинь л гэсэн үг л дээ. За яана миний энэ одоо гадар айгуу муу болж нилэгдээд дууслаа. Нөгөө хүн ч одоо Намиби, Африк хоёроос үлдчихэд байдаг. Гадар нь нилэгдээд байдаг яана. Дуусчихгүй байгаа. За маш сайн шалгаад
Заримдаа юм үлдээгүй үү. Заримдаа болохоор нэг мө туроос мороос нь үлдэгдэл. Жохон юмнууд чод наалтцсан. Хагалцсан байд. Энэ гадар хөрөх юм жоох нэмгрээд ирэхлээр тэгэл хавийн эмээгээ авчираад наацдیں۔ Дөө. Энэ дотор талынхыг нь гадна талынхыг нас шалгах хэрэгтэй. Гадна талдаа ирээдүйд цоолох магадaltaй байсан юмнууд байж идэв шүү. Нэг наалтчаал тэгэл аваагаар хилээл явж идэв. Ялангуяа төмөр тэр нарийнхан нэг юм троос мороцны үлдэгдэл утаснууд бол тэгэл айжимдаа л цааш тэгэл. За гайгүй юм шиг байна. За ингээд нутгийн индиануудад олзлуулаад авахгүй. Сүртэй ингээд. Сая дугуй баграад. Энэ нөхдөд цугларч ирээд. Манай энэ Босонагийн нөхдөд гоё юм байна өө. Их тийм амар айж магаад ах юм байхгүй. Айгүй нөхөрсөг. Тэгээ танаа энэ хавцаа одоо юу байна уу? Ус байна уу гэж асуулаа. Устай газар байна уу? Би энд хонж болох уу гэсэн чинь хамаагүй. Хонж болно. Намайг дагаад яваал гэж. За тэгээд надад хамгийн чухал нь юу гэхээр шинэ адал явдал хэрэгтэй байгаа. Шинэ адал явдлыг дагаад бас шинэ соёлтой, шинэ ахуй амьдралтай танилцдаг болохоор тий босгоноод ирсэн нэг газар нэг одоо энэ нутаг дээр нь омог дээр нь ороод гарахад юу нөхөх байх вэ? За өглөөний мэндэ би өчигдөр орой хотоглох газар хайж байгаа дугуйгаа хагалаад за тэгээд дугуйгаа нөхөө сууж идэл нутгийн залуучууд ирээд надад туссан байгаа. За яг одоо би Зорого гэдэг нэртэй нутгийн уугуул иргэд болох бушмаа хүмүүсийн амьдардаг юм тосгонд ирсэн байна. Olay, que passa aí, o do. Ana ko timba, Davahai. Yes, my name is Davahai. I want you to marry this one. Take this one to Mongolia. You give me 100,000, then you marry. Go with her to Mongolia. Oh. My cousin to Mongolia. How much? 100,000. 100,000 pula. 100,000 pula. And then Wow. you marry, take her to Mongolia. Oh. How old are you? How old she's? She's 18 years. Oh, 18 years. Mm. Cute girl. Nice picture. Ini Raymond lo ya.
За энэ болохоор нутгийн одоо уламжлалт эмч гинэ. Намайг дагуулад ирлээ. Явах цаг болцсон байдаг. За татгалцсангүй ороод үзье. Hey brother. Yeah, thank you. That is traditional He's a traditional doctor. doctor. Yeah. За манай уламжлалт эмчийн үндсэндээ бол ийм хувц өмсд юм байна. Надад болохоор энэ хүнийг юу гэж танилцуулсан бэ гэхээр одоо уламжлалт эмч гэхлээр нь би шууд гар нь хүлээгээд авчихсан. Тэгсэн чинь үгүй юм байна. Ерөнхийдөө нөгөө зан үйлийн тотем хэлбэрийн одоо нэгсэндээ бүүл гэсэн үг юм байна л да. Эдгээр бол тэр эдгээр хүмүүс одоо амьдрал зам мөрийг маань тагшилдаг одоо янзлдаг одоо тийм бүү гэдэг талаас нь одоо ингэ хүндэлдэг юм байна. Тэгээ сүүлд нь л ойлголоо. За энэ нь болохоор малгаан юм байна. Сүнсээ дуудахад ашигладаг малгаан. Тэгсэн чинь энэ нардаа ястмалхины дуулга байна тийм үү? За мань хүн нэг л юм бэлдээд байгаа бол тээ. Юу л хийх гэж байгаа юм бол доо мэдэхгүй. Samura na segolo se gatle kampadi na o ipakanse o siame wa tsama a gona le sengwe se tla mo diragala mo tseleng gona le sengwe se tla mo diragala mo tseleng re bolele tsar tlaya Queen 500 shela makola kulu ka mata ga o thape ga o tsolo thapa o reng kubo go siame. You road is a good one. I go so smart. You see? Yes. Okay. Your traveling is good. Yes. Nothing you can find on the way. Yes. You're traveling and nice. Yes. Good road. Good road. Safety. Good. Yes, safety road. He see using this. If Yeah. there is animal, he will tell you or no. There is animal other side. You get there, don't go like this, go like this. Yeah. За өглөөний 9 цаг болж байдаг. Би явах ёстой байтал сайхан гар ингээд тоцгоноор хэсүүчлээд явж байдаг. За намайг дуудаж чинь тэндээс. Бидний зургийг авах гинэ. Hello, how are you? I'm fine. Who is my wife? No one. Just I'm your friend, not No, wife. I don't want friend. My wife, my I want a photo. Then you're supposed to give me right now photo. Yeah. Many people. Many people. Yeah. Go on out that day, Vinagre. Put the poyada. But I will live in Bangladesh. Take a photo and you agree with the Ramadi. These are wives. You can marry even this one. Yeah. Marry. I get a nice village. That's one time na kwa turuti. Soror. Ona la kuwa. Katala meto. Ona English. За миний байж байгаа айлын галтгаа бол бас сүртэй юм байна.
It's a nice place. Very, very nice place. Zoraga. За ингээ явъя да. Хангалттай л цаг өнгөрөөлөө. Сайхан ч дүрс бичлэг авлаа. Ойрын хэд хоног дугуун дээрээсээ буугаагүй юм. Бичлэг авах чинээс л бөөн баяр байгаа шүү дээ. Okay. Bye. Thank you. Thank you. Zacho. Where is your wife right now? Where is she? Whoa, mom. Where is your wife? Huh? Your wife. Where is my wife? Ah! I'm come back. Come and take her. Yeah. За дугуй хагарах хүртэл өчтэй байд юм байна. За хэрвээ тэр дугуй хагараагүй бол би сая бушимаа хүмүүсийн амьдардаг тосгонд орж ирэхгүй байх байлаа. Тэгээд үнэхээр дугуй маань хүртэл миний нэг хэсэг болцсон одоо ингээ те. Өөр юу гэж батхаар дээ нэрээ. За энэ дэлхийн хамгийн том моднуудын нэг болох Baobab мод байна. Үнэхээр том бас бүдүүн. За өнөөдөр ч нэлээ халаххан дээ. За явдаггүй. Өнөөдөртөө очимоор байдаг. За нэг 10 км-ийн дараа Гота гэдэг тосгон байна. Тэндээс нэг сайн цэнэглээд нэг дайраад үзье. Гараж өрөж чадахгүй болсон байна. За яах вэ? Сайхан болноо. За Готад ороод ирлээ. За сонин газар ороод ирлээ дээ. Ийшээс амар халт юм байна. Одоо 34 хүрч штэ. За эндээс гарч ийна. Зөндөө удлаа. Маш сайн амраад авлаа. Яа. Тэгээд ерөнхийдөө нэг ойлголттой гарч ийна. Таарсан шүү. Надад таарсан шүү. Yes, thank you my friend. Таби энэ үргэлжлэлд хүлээд ирлээ. Үүнээс цааш одоо өөрөө дугуйтайгаа явнаа. За ястаа нэг гаргасан шийдвэртэй өөрөө л нэг хараад ажил хариуцлага хүлээж явж гин. Үнэхээр ийм зэрлэг онгон байгаад альсууд бүр ингээд нэлээд ийм тосгодоос бүр ийм аслагдсан байх юм чинь гэж үнэхээр санаагүй. Хамгийн амар шилтэй мэдээж ан амтан. Дээрээс нь юу вэ? Хоол хүнс болон усны нөөц маш багтаа юм газар явж байгаа учраас нэлээд эрсдэлтэй шийдвэр гаргацсан явж байна. Одоо эндээс Маккати ойролцоогоор нэг 30 км-ийн зайтай байна. Гэхдээ дандаа шорон замаар явах юм байна. Yes, let's go. Хүний төсөөлөл гэдэг бол нэрээ бас нэрээ дэндүү уянгийн халилттай байд юм байна. За, хэвээ. Эдгээрсэн дугуй хагараад газ нөхөд авлаа.
Энэ эзгүй газар чинь эвгүй юм байна. За явраа. Одоо ийш нэг 15 км явбал уул очих газар очих гэдэг юм. Тэгэх юм бол энэ нөгөө ой мод байхгүй болчих гэдэг. Дан цав цагаан тал болно гэсэн үг. Энэ хардаа амар том цааны гавлын яс. За. Иргэн тойронд анир чимээг ганц нэг ялаал дөнгөн хий. За тэгээд энэ яг энэ шорон зам дээр зааны мөрөлбөг энэ баас нь ч тэ зааны баас байна. Баг зэргийн айдас мэдрэгдэж байна. Баг зэрэгч бишээ ер нь бол том зэргийн айжин өгүүлээжин гэхдээ дугуун дээрээ гарчихлаар ингээд яалчгүй ингээд жоохон багцчихдээ. Сая дугуй агараа доош нөө засах гад буусан. Тэгэл өгүүлээлээ. Одоо нард ярахаас өмнө нэг жоохон модтой газар очиод галт төлчүүл. За тэгэл болцлоо дөө. Тэгээ өглөө өөрөөр чит юм уу та. Зүүдэл гэсэн. Нэг дугуугаа нөхчөөд дараагийнхыг нь нөхч гин. Хоёулаа гарцсан байна. Өнөөдөр 3 дахь, өчигдөрийнхтэй 4 дахь дугуй хагаралт. Энэ бол ноцтой болж шүү. Дугуй хагарж байна гэдэг чинь гадар маш муудсан байна гэсэн үг. Гадраа ер нь дахиад солихоор болцсон байдаг. За үнэхээр явъя гэсэн болохгүй байна. 2 удаа дугуйгаа цооллоо. Тэгээ дугуйтай явах үнэхээр боломжгүй болч таарлаа. Гол асуудал нь миний дугуйны гадар хамир маш муу болцсон байна. Тийм болохоор би буцаж одоо Quetta гэдэг тосгон байгаа. Тэр тосгон дээр очино. Тэгээд өнөөдөртөө бол шөндөө очино баг. Тэгээд нэг ложд ороод унтдаг юм уу. Тэгээд маргааш нэг хүн амтантай уулзж байгаа үзчихье. Тэгээд шууд болчих болохгүй нь. Ягаад вэ гэхээр одоо яг эндээс нэг үсрээл нэг 30 км-ийн зайтай байгаад байгаа байхгүй юу. Тэгээд би одоо хэдэн удаа цаашаа ингээд явах юм бол хэдэн удаа дугуйгаа хагаалахаа мэдэхгүй байна. Уулын дугуйтайгаа гоё ингээд Маккадикадигаар ингээд гоё явъя гэсэн төсөөлөөсөн даанч чадахгүй юм байна. Тэнд хардаа. За явж гэн. Тэнд заа явж гин. Дээрэс нь би сая харлаа. Ер нь харж иждэг юм уу яа тий. Нэнгэр дүүрэн арслангийн мөр байна. Тэгээд улам өөрийг эрсдэлд оруулаад юу хөө. Энэ бол хангалттай. Үзлээ харлаа. Одоо энээс цаашаа хангалттай одоо буцаж Quetta-гийн тосгондоо очих хэрэгтэй. Тэндээсээ машин тэргэнд суугаад Маккадикади үзье гэж бодож байна. 300 гаруй километр зам туулж ирчээд. Дугуй өстэй айгүй их хагараад байгаа учраас дугуйгаа унахгүй явж байна. За тэгээд амьдралдаа хизээч юм тэнэг шийдвэр гаргаж байгаагүй. Энэ замаар явсан хамгийн тэнэг шийдвэр байлаа. Хамгийн гол нь би юу яцсан юм аа. Замаа өнгөрөөж явгот өөр замаар орцсон. Яг гоо энэ зам илүү гоё тод харагдчихсэн ч гэсэн машин явдггүй юм байна.
Дүүр арслангийн мөр галт хүлээд хоньё гэхэд мод барахгүй л гэдэг мод. Энэ бургаснуудыг хүлдэлтэй биш тийм мод. Тэгээд гол нь гэгээтэй байгаа дээр хурдхан шиг л хар зам бараад эндээс ч холгүй байгаа л да хар зам нь. Километр 2 км-ийн дараа байна уу да. Тэгээд хар замаас харин нөгөө Гойтаа гээд тосхон маань нэлээд зайтай байгаа. Тэрлүүгөө бол яаж иж гал явчихна. Хар зам дээр зогсож гинэ гэдэг чинь өөрөө машин тэрэг байн холихж байгаа бас нэг учиртай. Өстой нэг баларлаа бурхан минь энэ доогуур арслангийн мөр. Зам бол угаасаа тэнд байгаа. Зам бол бид нэр бүгдээрээ зөндөө харсан шүү дээ тий. Йоо жоох хамсхий. Бас хийж түрүү чигээгээ бодох юм бол тайвширчаад байна. Эхэндээ бүр амар бохомдлаа. Эхний дугаа хагалтан дээр ч яг 50 байлаа. Хоёр дахь дугаа хагалтан дээр бүр амар бохомдоод. Тэгээ сандраад бах арслангийн мөр харцсан юм чи. Энийг хатаа. Энд дор харж гин үү? Энд дор. Энэ арслангийн мөр мөн үү? Энэ тийш нэг ингээ хартаа. Тэгээд сандраад явж гин. Тэгээ хоёр дахь хагалтан дээр амар бухимдаа. За тэгээд хоёр дахь нөхөө дуусчихсан чи гурав дахь нь бүр давхар хагагдсан байд юм да. Уурлаад уурлаад явах. Миний өөрийн гурван хөлтлөөс болсон гэж. За тэгээд манайха маргааш өглөө уулзцаая. Маргааш өглөө сайхан мэдээтэй уулзах болтугай. Тэгээ юу ч өнөөдөртөө би хариуцлагыг л өгөөд. Манайхаа за маш олон хоногийн адал явдалтай аялал үйл явдлын дараа би Маккади Фанс руу явж чадхаар болсон байна. За өчигдрийн байдлаар бол ингээд та нар мэдж байгаа. Би нэг удаагийн орлого хийсэн, бүтлгүүцсэн. За одоо бол харин нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн. За би нэг жолоочтой тохиролцож чадсан байна. За тэгээд Маккади Фанс руу нэг бүтэн өдөр нэг шөнийн одоо нэг хоногийн аялал хийхээр болсон. За тэгээ одоо удахгүй ирнэ байх. За энэ бол цаашдаа миний аялах Маккади-гаар аялах миний найз болоо миний найз машин байна. Hello, hey my friend. How are you? Yeah. Cheers, man. Thank you. Yeah. Good. I like your car. It's a nice car. Let's go. Let's do this. За yes. Хоёр орой болон өглөө идэх хоолойс цуглуулаа явж байна. Өнөөдөр Маккади дээр шахнаа. Тэгээд нүсээ бас бацаах хэрэгтэй. Маккади Фанс явж байна. Нэг иймэрхүү замаар л явж байна. Энэ урд нэг сонирхолтой нөхөр яваад ах чинь. Юу гэдэг нөхөр вэ? Ихтэй ямар гоё үзсэнтэй юм бэ? Үүр вэ шүү өмнө харснаас. Зам дагуу явж итлээ юм. Манай Монгол айл шиг ингээд суурчээд юм байна хүмүүс. You asking road?
Өөрөө явчихгүй яачаа. Zia kinzi kira ngwana go kira te kwana o te tsotsi ke no ntsata Okay. ka re ke re ntse ke mo ruma kwana ata kwa Yeah. Okay. Yeah. bathini yena nka no tika eno phakela te se mo gotse ga di phuyegile Tse ding tshonyana. Ni te to. e sile po bra tingwe o E fula wa. e ke le tshine mbala No le kuwa. inang ah tsam service monna ka re ke tsa monna yo ha За фармер аж ахуй эрхэл дээр нутгийн хүмүүс юм байна. ntse la go pa nili Зарим нэг зүйл өгөөд явж байгаа маань манай хүн. За манай хүний машин жоохон хөрхи удаа явж байна. Нилээн доогуур нь дуу орчихсан. Тэгтээ яг хаа одоо тэгээд надад бол хангалттай л байна. Битээр $50 тохиолдсон. За тэгээ одоо эндээс битээр шүн төлөх модоо авч байна. Нэгсэнд одоо оройны Макаде Кадигийн өнгө үзэмжийг үзэн, дээрээс нь өглөөний Макаде Кадигийг үзнэ гэсэн л зорилготой яваа. Welcome to Makati Kadi Salt Pans. За ингээд Макади ядарга энийг It's Makati Kadi. Makati Kadi. Yeah. Makati Kadi, yeah. Yeah. Makati Kadi fans, salt fans. Inwat Makati Kadi. Let's go! За энэ бол дэлхийд дээр газар нутгийнхаа хэмжээгээр 2-т ордог давс нуур байна.
За жолоочд хоёр цаг давхиж хагаад Макати фанс дээр ирсэн байна. Та нарт мэдрэгдэж гэнэ үү? Энд бүр үнэхээр аниргүй байна. Ямар гоё юм бэ? Яг энэ өнгөшгөл байна. Үнэхээр хорвоо ертөнцөөс ингээд тасарч байгаа мэдрэмж байна. Тэгээд Ботсванад орж ирэхдээ л Макати фанс руу явъя гэж бодсон. Би хэлсэн. Төсөөлөл гэдэг бол үргэлж дандаа хиймэл зүйл байд юм байлээ. Амар гоёор төсөөлж исэн. Гэхдээ үнэндээ бол зам нь бол аимшигтай зам байлаа. Эцэст нь гэхдээ энэ цав цагаан цөлд тий давст нууран дээр ирсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байна. Үнэхээр ингээд дотор байгаа бүх асуудлуудыг тий аваа хайчиж байгаа юм шиг тий ийм мэдрэмж төрүүлж байна. Тэгээд мэдээж энд бол өглөө болон оройн нар жаргах мөчл хамгийн гайхамшигтай байдаг гэсэн. Үгээр хэлэх аргагүй байна өө. Миний очиж исэн маш олон газрууд байгаа. Эндээс нэг л онцгой байна. Аниргүй. Яг өнгөшгөө. За тэгээд одоо гал түлхэж чинь. Тэр гал түлээд нэг вина авсан байгаа. Тэрийгээ уугаад тэгээд нэг жоохон хям хэмэдэ нэг юм шахацсан хям авсан. Тэрнгээрээ хооллоод өнөөдөртөө тэгээд галын дэргэд суугаад өнжнөө. That's the fireplace. Yeah. Yeah, maybe. Yeah. Cheers for that, please. Тэрийн 2 литрийн вино. Бурхан минь хизээ барч дуусгана. Cheers, man. Cheers. Галаа тороод виногоо суудаг найзуудаа санаж байна шүү. Maybe a line eating. Yeah. It happens. Everywhere shit happens, man.
За нэлен хөтөө ханд юм байна. Өөрөөр нэлен зинттэй юм байна. Тэгтээ би бол гайгүй л. Тэгсэн чинь манай хүн амар гоё отомод харж гадаа унтна л гээдээсэн. Тисээгүй бол таа манай хүн. Машиндаа ороо унтжээ. Энэ харагдж байгаа шиг биш юм байна. Жохон сэрүүхэн байгаа. Yeah, it's hot now. Now hot. Yeah. За Маккадикади дээр кофе шүүгээд кофений өнөрт мансуураад иж ин да. Hey, my friend. Yes. Good morning out there. Good morning, Africa. Good morning, Makadikadi. Kadi. Бас цоглог байна. Yeah. Дараад байна гинэ чаавастай. За ерөнхийдөө Африк ТV-г 2 улиралд хуваагаад аваа үзэж болдсон байна. За энэ нь бол өвлийн сар буюу хуурай цаг агаартай сар. За зуны сар буюу бороо хур илбэгтэй сарууд байд юм байна. За ерөнхийдөө 10 дугаар сараас 4 дугаар сар хүртэл бол зуны сар байд юм байна. За энэ үед болохоор хур бороо илбэг байдаг бол 5 дугаар сараас 9 дугаар сар нь хур бороо багтай хуурай цаг агаартай сарууд байд юм байна. За Ботсванагийн яг энэ хойд бүс нутгаар бол хур бороо ойрын 4-5 сар ороогүй маш гандуу. За амьтад одоо дөрвсөн, дайцсан, за хүм малгүй одоо ядарсан байдлаар ажиглагдаж байна лээ. Тэгээд манай гайд шилж байсан ер нь яг энэ жил бол маш хэцүү байна. Тэгээд амьтад ирэх юм бол бид нар маш ажралтай болноо. Амьтад ирэхийн тулд бороо орох хэрэгтэй гэж одоо
дурсаж ярьж байсан. За тэгээ удахгүй Ботсванагийн энэ газар нутагт борооных нь улирал нэрэл тэгээд маш их бороо ороод хүм малгүй жаргах цаг ирнэ хаа. Uwe na mwidi juu. Uwe na mwidi juu. За тэгээд Маккадикади үндэсний цэцэрлэг төрөлнгийн хамгийн алдартай, хамгийн хөгшин, за мөн хамгийн олон жилийн настай амьд зүйлийн нэг бол баобо мод байдаг. Үндэс мөчрнөөс ахуулаад чулуутсан мэт энэхүү баобо мод бол хамгийн багадаа 1000-аас 5000 жилийн настай гэж одоо олон улсын эрдэмтэд судалж тогтоосон байт юм байна. За удаан амьдртагаас гадна бас үхжилт нь маш удаан хугацаанд явагддаг энэхүү баобо мод бол одоо бол вируст автцсан үхээд эхэлсэн мод юм байна. За гэхдээ үхэх хугацаа нь одоо бас олон мянган жилийн үйл явц байд юм байна. За тэгээд Маккадикади ширгсэн давс нуурын үзэсгэлэн гоо үлгэр домгийг нууцыг өөртөө хадгалсан мэт олон жил амьдарсан энэхүү баобо модон дээр ирээд буцаж байна. За Маккадикадигийн хамгийн хөгшин амьд зүйл болох баобо модон дээр ирээд буцаж байна. За бит хоёрын аялал ерөнхийдөө энэ хүрээ дуусж байна. За тэгээд манай нөхөр намайг болнол энэ хойнуудыг өөр нэг хотод хүргэж өгөх хэрэгтэй байсан. Ната гэдэг хотод хүргэж өгөх байсан. Тэгээд бит хоёрт одоо бензин байхгүй болсон. Тийм учраас намайг одоо энэ зам дээрээс унаанд суулгаж өгөх гээд ирсэн байж байна. Тэг. Бараг л энэ ч чулуухан баг. Ната хот руу явдаг зам их муухай зам байдээ. You may be around. If the speaker thinks it is appropriate, you may be allowed to ask short questions for purpose of clarification. That is, no arguments. You may hold your own views when you are entitled to them. Ask questions for clarification of what the minister has said. I'm happy. Oh, Mr. Speaker. Thank you. The situation all together. За маун хотод ирсэн байна. За нэг юм буудалд ороод ирсэн байж байна. Хамаг юмнуудаа задлаа тавьлаа. Одоо миний ачаанууд ингээд бүр ингээ амар их түүртэй. Ачаа маань нэг жоохон эмх сэгцгүй болоод нэг жоохон аялдаад яваад байна. Тэгээд ачаануудаа бүгдийг гаргахтаа дахиж амжилтна. Дээрээс нь зүгнүүдээ бүгдийг тийш нь юу яа. Амар мохо бохирдсан баг миний бүгд гадна талаасаа дотор талаа зөвөрхөн. Гадна талаасаа маш их бохирдтай байгаа. Тэгээд зүгнүүдээ сайхан угаанаа шойтогдож байгаа. Янзын зөвөрхөн бол. За яг нэг жилийн хугацаанд хөтлөсөн янзын л одоо жирс одоо ил шороноос ахуулаад тэгээд ундаа ус юу гэдэг гадна талаасаа бороо шороонд ногсоор байгаа. Тэгээд иймэрхүү
Түнх болсон байна. Энийг бүгдийн сайн хуугаан. Ачаануудаа бүгдийн сайхан цэгцлэн. Зарим өмсдөггүй хувцснуудаа шатаан өмсдөггүй биш ээ. Одоо зарим хувцснууд маань амар саарл болцсон байгаа. Одоо энэ хувцснаас ахвал цав саарл. Энэ бол зүгээр. Тэгээд дахиад жоохон шинжилэлт хийнэ. Тэгэхгүй бол жоохон сэтгэл хангалуун биш вэ. Тэгээд эндээсээ гоё дахиад бүр цоошин дээр сэргэлт аваад цаашаа хөдлөнө. За тэгэхээр Маун хотод ирээд бүх ажлуудаа амжуулаад явах цаг болжээ. За өнгөрсөн 7 хоногт бол маш их хадал явдал өрнөөд тэгээд Маун хотод ирээд дугуйгаа бүрэн дүүрэн засварлаж шинжилж дуусаад за зарим нэг өөртөө нэг автайд хийгээд ингээд Маун хотоос явж байна. За тэгээд Маун хотод бол нэг онцгой зүйл байдаг. Энэ болохоор Окванга Дельта гэдэг уулд нь маш гоё байгалийн үзэсгэлэнтэй. За тэгээд Ботсвана болсон баг номер 1 одоо үзэх газруудын нэг байд юм байна. Оквангагийн одоо үндэсний цэцэрлэг түрээд ингээд харамсалтай нь үзэж чадахгүй. Яагаад вэ гэхээр энэ бол маш үнэтэй юм байна. Ер нь Ботсвана улс маш үнэтэй газар байна. За дээрээс нь тэгээд яг энэ Окванга Дельтаг үзэхэд бол нэг өдөрт одоо 2 өдөр үздэг юм байна. За тэгээ 2 хоногийн аяллыг хийхэд нэг өдрийн хамгийн багадаа $1000 төлдөг. За тэгээд уулын хямдхан аялах арга бол байх нь байна. Тэр нь тэгээд одоо нөгөө шеэр хийгээд одоо ингээд хуваалцаж төлөөд нэг машиныг ингээд хуваалцаж одоо төлслөөд ингээд явдаг аялал байдаг. Гэхдээ хүн нь бүрдэхтэй маш удаан байдаг юм байна. За ингээд одоо цаг хугацааны хувьд ч гэсэн надад маш их давчуу байгаа учраас ингээд за анхны яг ярьжсэн шиглэн Казангула хотоороо дамжаад Казан гэд хотод очих хэрэгтэй байгаа. За тэндээсээ ерөнхийдөө байжгаад тэндээсээ цаашаага Намибиагийн хилээр гараад явна. За бүгдээрээ тэгээд